За сайн байна уу, энэ бол 21 оны MK5 Toyota Supra. За энэ машин бол 21 оны Mark V Toyota Supra цагаан өнгөтэй. За дотор нь BMW-гийн алдарт B58 3.0 турбо хөдөлгөөр байгаа. Ойролцоогоор 382 морины хүчийг гаргадаг. За энэ мотор яагаад алдартай вэ гэхээр маш найдвартай мотор. Ер нь бол 16 оноос хойш B58 гарснаас хойш BMW ер нь бол эвдэрхээ болцсон байгаа. Тэгээ мэдээж дээрэс нь тюнинг маш сайн даадаг. Энэ зөвхөн энэ 382 дээр stage 2 тюн уншуулгаад 450 морины хүч гараа явчихна. Тэгээ бас өдөр тутам унахад маш эвтэйхэн тийм power delivery гэдэг зүйл одоо хүчээ буулгаж байгаа маш эвтэйхэн smooth байдаг машин. За суудлал нь бол маш намхан, жолоочийн барилт нь бол экспорт машин шиг. Доторх материал бол мэдрэмж нь бол тийм хямд бол санагдахгүй. Toyota бол ер нь бол нэг амар тийм luxury салаан болон байдаггүй. Гэхдээ Supra дээр бол ер нь бол яг тийм герман одоо BMW-гийн салаан орсон гэдэг нь бол мэдэгддэг. Carbon fiber ихтэй premium арс бол их орсон байдаг. Интек нь гой сонсогдож тэ. За Supra-гийн хамгийн гоё зүйл бол хөнгөнжин. За хурдан иргэдэг жолооны мэдрэмж нь бол амьд. Энэ бол зүгээр нэг үзмжийн бол машин бол биш. Жолоотоход бол маш таашаал өгдөг машин. За одоо бодит байдлыг ярив. Монголын зам, өвөл, түлш. Энэ машинд бол амар биш. Нэгдүгээрт бол ground clearance буюу газраас хэр өндөр байгаа. Supra бол мэдээж спорт машин учраас намхан байна. Тийм учраас өвлийн цас одоо хөдөө явахад бол ямарч боломжгүй. Хоёрдугаарт бол түлш B58 мотор бол өндөр октантай бензин дуртай. Тийм учраас 95-98-аас өөр бага октантай бензин хийх боломжгүй. Гуравдугаарт бол мэдээ сэлбэг BMW сүртэй учраас зарим дангийг бол захиалгаар бол авах хэрэгтэй. За тиймээс энэ машин бол өдөр тутмын бол унаа бол биш. Амралтын хоббиний машин юм аа. За энэ хүн машин бол хүнд тохирох вэ? За нэгдүгээрт мэдээж машин дуртай хоббитэй хүн байгаа. Хоёрдугаарт амралтын өдрүүдээр унж таашаал авах гэж байгаа хүн байж болно. Эсвэл статус болон өвөрмөц загвар хайж байгаа хүн байж болох нь. Ер нь өвөрмөц загвартай учраас хүмүүсийн хүзүүг бол ер нь аюу хэрэгүүлдэг машин байгаа. Энэгээр ингээл унаад явхад ч гэсэн хүмүүсийн сонирхол амар төрж харна. Жоох хүүхдүүд бол тэгээд аюу хайпер солиорч ингэж яана харна.
За хамгийн сонирхолтой хэсэг нь бол экспорт. Мэдээж 21 оны Supra Канадаас ойролцоогоор $60,000 орчмоор бол ер нь бол олдно. Taylor Logistics-ийн зардал бол $5,400 Канада доллар болж нэмэгдэнэ. За энэ дээрээс мэдээж манай зуучлалын үйлс бол $3,000 нэмэгдэнэ. За тэгээд Монгол буусны дараа гайлын дотор бүртгэл болоод тэгээ гар дээр бухнаа. I can't act like a child and disobey all that you want from me and that you say I'm sorry, baby. Please help me. I'm trying to be what you make me happy and show you my smile and send you. Одоо ялангуяа спорт машин бол Канадаас ахиалах бол өвлийн үйлрэл маш хямдхан байдаг. За 12 сараас эхлээ 3 сар хүртэл бол спорт машины зах зээл аюу хямдхан байдаг. Тэгээ энэ бол 5-аас нэг $10,000 хэмнэлтийг бол өвөлдөө авснараа хийждэг байгаа. Мэдхэд бол илүүдэхгүй. За хэрвээ та бүх юмыг хийж чаддаг машин, өдөр тутмын машин хайж яваа бол за Supra бол биш. BMW-гийн 3 сер, 4 сер, 5 сер бол ер нь хамаагүй илүү тохирно. Гэхдээ яг спортлог тийм сэтгэл хөдлөгдөг машин хайж байгаа бол яг Supra бол яг байж болно. За хэрвээ та Supra эсвэл өөр спорт машин Канадаас Монгол руу авах сонирхолтой байгаа бол манайхтай WhatsApp-аар холбогдоорой. Одоо өвлийн үйлрэл бол ер нь бол хямдхан байдаг. Ер нь спорт машинууд бол аюу гой дийлүүд бол гарч ирдэг. Тийм учраас WhatsApp линкээр холбогдож болно. 587 664 5897 гэж холбогдож болно. Эсвэл Facebook пэйжээрээ холбогдож болно. Apex Motors Mongolia гэдэг. За тэгээ та бүхэнд үзсэнд баярлалаа. Амжилт хүсье. Oh my god. Oh my god.